бурхан Буддагийн үг байна л. Төвнөм довын дунгус чагээс мэслээ гэж. За энэ юу гэсэн үг вэ гэхээр бурхан Будда хүмүүсийг яаж авардаг вэ гэхээр гараараа авардаг юм а гэж үг байт. Гараараа авардаг юм а. Энэ бол личи дээр аврахгүй гэсэн үг л дээ. Айдас тавиад аварчихгүй гэсэн үг. Айдас тавиад аврагдчих болдог бол пит гээл. Тэгэхээр хүн заавал өөрөө ойлгож мэдэх, хэрэгжүүлэх, хэвшүүлэх. Одоо жишээлбэл хүн жимд яваад хүн айдас аваад булчинтай болчихно гэж байхгүй юм байна л да. Жимд явж, ууггүй явж, ууггүй оролдчихэж. Тэгэхээр тэрний эсрэг бурхны шин юу гэж хэлээд байгаа вэ гэхээр хүний булчин шүрмөс хөгждөг лугай адил одоо тасралтгүй өөрчлөгдөг лугай адил бидний сэтгэл ч гэсэн тасралтгүй өөрчлөгдөж юм байна. Тийм болохоор хүнийг өөрчилж болох юм байна. Хүнийг илүү ёс суртахуунтай болгож болох юм байна. Хүн уурлал яваад бол уур нь хөгжиж болж байна. Ёс суртахууны талаар юу ч дурдахгүй байх юм бол ёс суртахуун гэдэг булчин ажиллаж хөгжихгүй байх юм байна л да. Тэгэхээр өдөртөө 3 удаа жишээлбэл хийн ачийг сананд дуусгах гэдэг юм 10 хар нүгэл ийм юм байдаг шүү дээ. Би хийх ёсгүй шүү дээ гэж уучлаарай бодоод байна гэдэг маань л өөрөө дасгал баг. Тэгэхээр энэ хүү дасгалын үр дүнд хүн өөрчлөгдөж сайн сайхан болж болно гэсэн бясалгалын онол. Тэрнээс суурьнд нь юу байна вэ гэхээр тэгэхээр бясалгалыг би яагаад яриад байна вэ гэхээр бясалгал юун төлөө хийгдэм бэ гэхээр нисхийн төлөө биш. Тийм ээ нэг юм нууц юм хийгээл тийм ээ. Гарч ирээл тэгэл хүсэл нь биелдэг. Нөгөө л эргээл нөгөө хүмүүс нь очиолоо энэ мундаг бясалгал хийсэн миний хүслийг биелүүлнэ. Биш байхгүй. Бясалгал гэдэг нь ариусгахын төлөө л гэдэг.